Хаалтны хуулийг судлуулахад гардаг арга зүйн алдаа засах боломж. Жишээ 1. Хоёрыг үржих нь хаалтан дотор 3.7 илэрхийллийн утгыг олох гэсэн юм бодлого байдаг байж болно. За үүнийг иймэрхүү бодлого бодохдоо бид үүдлийн дарааллыг олно гэдэг. Жишээлбэл хаалтан доторх эхэлж бодно. Гээд 1, 2 гэсэн дугаар тавьж болно. За тэгээд хаалтан доторх эхэлж бодож байгаа учраас 3.7 тэнцүү харав. Дараа нь хаалтан доторхоо бодсны дараа бол 2 дахь үүдэл нь 2-ыг үржих нь арга буюу 20 гэж. Иймэрхүү байдлаар бид үүдлийн дараал, тоон үүдлийн дараалтыг бодож хаалтан доторх нь эхлээд бодно гэдэг ийм нэг ойлголтыг хатуу өгсөн байдаг. Гэж энэ ойлголтоор цаашаа явхад бол жишээлбэл үсэг илэрхийлэл гэж ярьдаг. Үнэндээ бол хувьсгчтай илэрхийлэл. Жишээлбэл 2-ыг үржих нь хаалтан дотор А-дар нэмэх нь 7 гэдэг илэрхийлэл яах вэ гэж. Цаашлбал мөн 2-ыг үржих нь А-дар нэмэх хаалтан дотор А-дар нэмэх нь В гэдэг илэрхийлэл яах вэ гэж. Энэ хүн анги агт тосон арга зүйн хувьд дидактик бэрхшээл болж харагддаг. За энэ бол нэг талаас одоо онлын талаасаа, нөгөө талаас бол бас дидактик арга зүйн талаасаа бидэнд байгаа алдаа, түгээмэл нэг алдаа юм. Энэ алдааг яаж засах ямар боломж байна вэ гэдэг асуулт зүйсээр гарна. За үүнийг анхаарахын тулд бид тоон үүдлийн хаалт нэх дистрибьютийн хуулийн тухай санах хэрэгтэй. Дистрибьютийн хуулиа хаалт нэх хуулиа санавал 2-ыг үржих нь 3.7 гэдэг илэрхийлэл бол хаалт нэх хуулиар 2-ыг үржих нь 3 нэмэх нь 2-ыг үржих нь 7. За эдгээр үүлүүдийг нэмж болж байгаа учраас 6 нэмэх нь 14 20 гэж гарах нь. Яг энэ агуулгаар дистрибьютийн хуулиа харуул 2-ыг үржих нь хаалтан дотор А-дар нэмэх нь 7 гэдэг илэрхийлэл бол дистрибьютийн хуулиараа 2-ыг үржих нь А нэмэх нь 2-ыг үржих нь 7, 2 А-дар нэмэх нь 14. Энэ илэрхийлэл бол нэг нь А гэсэн хувьсгчтай байна. Учираас шууд үр дүн тэд гэж 2 А-дар нэмэх нь 14 гэсэн утгатай гарна. Яг түрүүн шиг 20 гэдэг бол утгаа гарахгүй. За энэ дээр хүүхдүүд нэлээд ингээд нэмэхгээ суугаад байдаг юм алдаа гардаг. Цаашлбал 2-ыг үржих нь А-дар нэмэх нь В гэдэг энэ илэрхийллийг бид нэр дистрибьютийн хуулиар 2-ыг А-дар нэмэх нь 2В гэдэг хэлбэрээр бичиж байна. Цаашаа 2 гишүүнтийн үр дүнг мөн яах вэ энэ байдлаар Z-д нэмэх нь D-гээ T-гээ тэмдэглэж юм бол дистрибьютийн хуулиа 2 удаа хэрэглэх замаар ийм илэрхийллийг хийчих чадна. Мөн цаашдаа дистрибьютийн хууль мөн нөгөө талаас нь харах юм бол үржигдэхүүн задлах хууль болж байдаг. Ийм учраас бол бид тоон үүдлийн дарааллыг тогтоох үед ер нь тоон илэрхийлэл натурал тоонууд дээр хүйдэл, энгийн тоонууд дээр хүйдлэх, 10-ын тоон дээрх хүйдлүүдийг хийх үедээ дистрибьютийн хуулийг сурагчид байнга сануулж хаалтаа задлаад бодох энэ зүй тогтлыг сэтгэлгээнд нь хандлага төлөвшөлт нь суулгаж өгвөл анги агт тусам, агуулга цаашаа гүнзгийрэх тусам бол дидактик бэрхшээлгүй болж байдаг юм. Ийм учраас бол бид дистрибьютийн хуулийг анхаарснаар бол энд байгаа энэ алдааг засах боломж байна.